Энэхүү сурвалж хичээлээр бүгдээрээ хөдөлгөөний тоо хэмжээ ба импульстэй холбоотой хэд хэдэн бодлогыг бодож дуусгая. Ингээд эхний бодлого хөдөлгөөний тоо хэмжээ ямар хэмжигт түүнүүдээс хамаарах вэ гэж асуусан байна. Хөдөлгөөний тоо хэмжээ маань вектор хэмжигт түүн, тэр нь масс болон хурдаас хамаарна. Ингээд хөдөлгөөний тоо хэмжээ нь өөрөө хурдтайгаа ижил чиглэлтэй байх ёстой. 250 м/сек хурдтай 18 г масстай сүмний хөдөлгөөний тоо хэмжээ болоо гэсэн байна. Хурд нь 250, масс нь 18 г, хөдөлгөөний тоо хэмжээ бүгдээрээ скалаар байдлаар бичээд олчих. 250-ыг үржих нь 18 г, тэрийг килограмм руу шилжүүлэх хэрэгтэй 10-ын хасах 3 кг. Ингээд энэ дээрээс килограмм метр секунд. 9.1-ийг үржих нь 10-ын хасах 31 зэрэг килограмм масстай электрон 200 км/сек хурдтай хөдлөх бол электроны хөдөлгөөний тоо хэмжээ болоо гэсэн байна. P тэнцүү m-ийг үржих нь v тэнцүү 9.1 10-ын хасах 31 зэрэг үржих нь 200 км/сек километр 13 зэрэг метр секунд. Энэ хэд гарах вэ? 18.2 ямар тач 10-ын 5 зэрэг 10-ын хасах 26 зэрэг килограмм метр секунд гарах нэ. 1800 кг масстай ачааны тэрэгний хөдөлгөөний тоо хэмжээ 36 км/цаг хурдтай 900 кг масстай машиныхтай ижил байсан бол ачааны тэрэг ямар хурдтай хөдлөх вэ гэж асуусан байна. P1 гэчихэд түүнийг 1800 үржих нь E хурдтай хөдлөж байгаа. Тэр нь тэнцэх ёстой P2-ийг 36 км/цаг түүнийг метр секунд руу шилжүүлээ 36 км/цаг 18 тугаараа 5-аар үржүүлчих бүгдээрээ ингээд 10 м/сек хурдтай хөдлөж исэн байна. 900 кг масс. 900 үржих нь 10. 9-ийг үржих нь 10-ын 3 зэрэг килограмм метр секунд. Энэ хоёр хоорондоо тэнцвүүлээ 1800. 9-ийг үржих нь 10-ын 3. Энд нэг юм хурд байгаа. V1 гэдэг хурд байгаа. Ингээд V1 тэнцүү. 9000-ыг хуваах нь 1800. За энэ зэрэг 5 секунд хурдтай хөдөлж байсан байх нэ. 5 м/сек гэдэг нь хэдэн километр цаг вэ? 18 км/цаг. 0.2 кг масстай бөмбөгийг X дэш 20 м/сек хурдтай шидсэн байна. Хөөрөх хамгийн их өндөрт бөмбөгийн хөдөлгөөний тоо хэмжээ болох нь байна. Хөөрөх өндрийн талд очиход бөмбөгийн хөдөлгөөний тоо хэмжээ ямар байх вэ гэж асуусан байна. Хөөрөх хамгийн их өндөр гэдэг чинь юу яриад байгаа юм бэ гэхээр мэдээж энд нэг юм газар байлаа гэж бодъё бүгдээрээ. Энэ ингээд хөөрөд энд ирсэн байлаа гэж үзье. Тэгвэл эцсийн хурд нь тэг болно гэсэн үг. Харин анхны хурд бол байгаа. Тэр анхны хурд нь 20 м/сек. Энэ анхны хурд нь эцсийн хурд нь энийг эцсийн хурдаар тэмдэглэе. Тэр нь тэг байгаа. Хөдөлгөөний тоо хэмжээ нь хөөрөх хамгийн их өндөрт буюу энэ B цэгт тэг байна. Учир нь гэвэл P тэнцүү массыг үржих нь эцсийн хурд ингээд 0.2-ыг үржих нь тэг гээд бүгдээрээ тэг гээд олчих нь байна. Хөөрөх өндрийн талд очиход бөмбөгийн хөдөлгөөний тоо хэмжээ ямар байх вэ? Хөөрөх өндрийн талд нэг энэ хавьд явж илаа гэж бодоход энд нэг юм хурдтай тэр хурдыг нь V' гэж тэмдэглэчих бүгдээр энэ V'-ийг цөмөр олж болно. V'-ийн квадрат тэнцүү V0-ийн квадрат хасах нь 2-ыг үржих нь G-ийг үржих нь H. Ямар өндөрт хөөрөх вэ? Гэвэл нэг ийм өндөрт хөөрнө. Хэдүүлээ ингээд олчиж болж энэ өндрийг энд байгаа энэ өндрийг H-аар нь олчиж болно. Эцсийн хурдны квадрат, анхны хурдны квадрат хасах нь 2G H. H гэдэг бол энд H-ийг нь H' гэж бүгдээрээ H гэдэг бол V0-ийн квадратыг 2G хуваасантай тэнцүү ингээд олчихно. V0-ийн квадрат анхны хурд нь 20 м/сек байсан. Тэрний квадрат нь 400 бүгдээрээ 20 хуваагаад буцаагаад 20 гарах нэ. 20 м. Тэгвэл H' гэдэг нь түүний тал гэдэг нь эндээс энэ хүртэлгээд бүгдээрээ ойлгоч. H'. 20-ыг 2 хуваа 10 м буюу 10 м-т ямар хурдтай байх вэ гэсэн чинь V'-ийн квадрат 20-ийн квадрат 400-аас хасах нь 20-ыг үржих нь 10. Ингээд 200 гарах нь байна. V' гэдэг бол язгуурдоор 200 м/сек байх нэ. За ингээд бүгдээрээ одоо хөдөлгөөнийхэн тоо хэмжээг нь олон энэ дээрээс хэрхэн яаж болох вэ гэвэл P' чи m-ийг үржих нь V' байна. Масс нь 0.2 язгуурдоор 200 240 50 100 гарна. 10 язгуурдоор 2. Энэ дээрээс 2 язгуурдоор 2 кг м/сек гарах нэ. 6 дугаар бодлого 180 км/цаг хурдтай хөдлөх 1200 кг масстай машин удаашрч
36 км/цаг хурдтай болсон байна. Машины хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтийг бүгдээр олох нь байна. Хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлт дельта P тэнцүү P2-оос асах нь P1. P1 нь анхны хөдөлгөөний тоо хэмжээ, P2 нь дараагийн хурдан дээр бичигдэх хөдөлгөөний тоо хэмжээгээд бүгдээр ойлгочихъя. P1 тэнцүү 1200 үржих нь анх ямар хурдтай явж исэн? 180 км/цаг. За 180-ыг бүгдээрээ шилжүүлье. 180-ыг хуваах нь 18 үржих нь 50 м/сек хурдтай явж байсан байх нь байна. Энийг 50-аар үржүүлчихье. Энэ хэд гарах вэ? 1260 үржих нь 13 зэрэг килограмм метр секунд гарах нэ. P2-ыг олъё. P2 тэнцүү 1200 үржих нь 36 км/цаг 18 хуваа 2 5-аар үржүүл 10 м/сек хурдтай явж исэн. Энэ дээрээс T тэнцүү 12-ыг үржих нь 10-ын 3 зэрэг P2 гэж олдох нэ кг/сек. Ингээд эдгээрийн ялгуурыг нь авъя. Дельта P2-оос асах нь P1. P2 гэж юу гэсэн үг вэ? 12 үржих нь 10-ын 3. P1 нь 60-ыг үржих нь 10-ын 3 зэрэг хасах 48-ыг үржих нь 10-ын 3 зэрэг килограмм метр секунд. Ийм хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтийг оллоо. Хасах гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр хөдөлгөөний эсрэг чиглэл импульс нь бий болж байна гэсэн санааг илэрхийлнэ. Импульсийн математик илэрхийллийг бичээрэй гэсэн байна. Импульсийн математик илэрхийлэл импульс гэдэг бол хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтөд тэнцүү цаашлаад хүчийг үржих нь дельта тэгээд энийг бид нар хүчний импульс гэж нэрлэдэг байгаа. Энэ нь вектор хэмжигдэх юм бүгдээ. Боксинг спортын тамирчин 100 ньютон хүчээр 0.5 секунд хугацаанд цогсон бол хүчний импульсыг бол I тэнцүү F-ийг үржих нь дельта T. Скаляраар бичиж I тэнцүү 100 ньютон хүчээр үйлчилсэн байна. Хэдэн секунд хугацаа 0.5. Ингээд энэ дээрээс 5 ньютон секунд гэж гарч ирэх нэ. 9 бильярдын бөмбөгт 40 ньютон хүчээр 0.2 секунд хугацаанд үйлчилсэн бол бөмбөгт үйлчлэх хүчний импульсыг олъё. Дельта T буюу 40-ийг үржих нь 0.2 0.8 гарах нь байна. Ньютон секунд. Бэдэн бөмбөгийн масс 200 г бол ямар хурдтай хөдлөх вэ? Мэдээж хүчний импульс нь хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтөд тэнцүү. Анхандаа хурд нь тэг байсан. Эцсүүлдээ тодорхой хурдтай болсон тэр хурдыг нь V гэж хэлдэг. Ингээд энэ дээр бичиж M-ийг үржих нь V, хасах нь M-ийг үржих нь V0. Энэ бол тэг гарнаа. За I нь бол 0.8 гэсэн. 0.8-ыг үржих нь бөмбөгийн масс 200 г буюу 0.2 кг 1000 хуваа бүгдээрээ үржих нь хурд. Энэ дээрээс хурд гэдэг нь 0.8 хуваах нь 0.2 4 м/сек хурдтай хөдлөх нэ. 10 дугаар бодлого сагсан бөмбөгийн тамирчин бөмбөгийг залж байв. Бөмбөг шалтай харилцан үйлчлэгдэх хугацаа нь дельта T. Нэгийг хуваах нь 600 секунд бөгөөд шалнаас бөмбөгт үйлчлэх хүчний импульс нь 3 ньютон секунд байсан байна. 3 ньютон секунд. Бөмбөгт үйлчлэх дундаж хүчийг тодорхойлоо гэсэн байна. За мэдээж ойлгомжтой болоо явчлаа. F-ийг үржих дельта T энэ бол дундаж хүч. Дундаж хүч нь хүчний импульсыг хугацаанд хуваасандаа тэнцэх нь байна. Ингээ хүчний импульс нь энд хэд байсан? 3. Хуваах нь нэгийг хуваах нь 600. Нэгийг хуваах нь 600 дээшээ явна. Ингээд 1800 ньютон хүчээр үйлчлэх нь байна. 2 кг масстай бөөрөнцгийг 125 м өндрөөс чөлөөтэй унгасан байна. Бөөрөнцөг газарт ойлгоо тусад зогссон бол газраас үйлчлэх хүчний импульсыг олоо гэсэн юм. За газарт хүрэх үеийн хурдыг нь олчих. Энэ хурдаараа хүрчээд үйлчлэлтсний дараа яасан бэ гэвэл ойлггүйгээр хурд нь тэг болсон гэсэн үг. Газарт хүрэх үеийн хурдыг нь бүгдээрээ энерги хадгалагдах хуулиас олж болно. mgh тэнцүү 2-1 m v-ийн квадрата гэдэг ингээд олчихно. Энэ дээрээс 2gh язгуур дор за бүгдээрээ хурдыг нь олъё. 2-ыг үржих нь 10-ыг үржих нь 125 м. Энэ хэд гарах вэ? 250 м/сек хурдтай ирсэн байна. Энэ 50 м/сек хурд нь 2 кг масстай бөмбөгт ямар хөдөлгөөний тоо хэмжээг өгөх вэ гэвэл P1 тэнцүү M-ийг үржих нь V буюу 2-ыг үржих нь 50 ингээд 100 кг м/сек хөдөлгөөний тоо хэмжээтэй ирсэн байна. Уг нь бол харин газартаа үйлчлэлцээд эхлэхэд юу болсон бэ гэсэн чинь P2 нь
тэг болсон ойгоогүй. Ямар нэгэн байдлаар хурдгүй болсон. Ингээд дельта P бүгдээр олъё. Дельта P гэдэг бол P2-аас хасах нь P1 тэр нь хүчний импульстай тэнцэнэ. Тэгвэл энэ нь тэгээс хасах нь 100 буюу хасах 100 кг/с болох нь байна. Энэ хасах гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр хөдөлгөөний эсрэг чиглэлд импульс үйлчилсэн гэсэн санааг илэрхийлнэ. 12 72 км/цаг хурдтай хөдөлж байсан машины жолооч улаан гэрлийн шонгоос 100 м зайд байхдаа тоорноос нь шонт хүрч зогссон байна. Машины нийт масс жолоочтой хамт 800 кг байсан бол Ад нь машинд үйлчлэх хүчний импульсыг олоо гэж хэлсэн байна. Энэ ингээд анхны хурд 72 км/цаг 72-ыг 18 хуваагаад 5-аар үржүүлчихээ 20 м/с гарах нь байна. Эцсийн хурд нь тэг м/с байгааг эндээс харж байгаа бах. Ингээд хүчний импульсыг олъё буюу I гэдэг маань импульсийн өөрчлөлтөд тэнцүү тэр нь P2-оос хасах нь P1. P2 гэдэг нь эцсийн тохиолдолд дах хүчний хөдөлгөөний тоо хэмжээ. P1 гэдэг маань эхний тохиолдолд дах хөдөлгөөний тоо хэмжээ. За P2 гэдэг нь тэг болно. Хасах нь эхний тохиолдолд нийтдээ 800 байсан. 800 үржих нь 20 буюу хасах 16-г үржих нь 10-ийн 3 зэрэг кг/м/с хасахыг бүгдээрээ бодоод үзье. Хөдөлгөөний эсрэг чиглэж байна гэсэн үг импульс маань. Жолоочийн масс 60 кг байсан бол жолоочид үйлчлэх хүчний импульсыг бол дахиад адилхан бүгдээрээ түүний I2-гийн тэр нь дельта P-тэй тэнцүү дельта P 2 гिचэнийг дельта P штрихийг ингээд жолоочид үйлчлэх нь эцэстээ тэг анхандаа хэд байх вэ гэвэл жолоочийн масс тэр нь 60 кг түүнийг бүгдээрээ 20-оор үржүүлсэнтэй тэнцүү хасах 1200 кг/с гарна. За сийдэн гэх юм бол машиныг зогсоох дундаж хүчийг олооч гэсэн байна. F тэнцүү m-аар нь бодчих. Ингээд A-г нь олчих юм бол асуудлыг шийдэх нэ бүгдээ. А-г нь хэрхэн яаж болох вэ? Эцсийн хурдны квадрат, анхны хурдны квадрат хасах нь 2-ыг үржих нь А үржих нь S зам эцэс сүултээ зогссон байгаа. Ингээд А-г олно гэдэг нь V0-ийн квадратыг 2S тугаасантай тэнцэх нь байна. Анхандаа ямар хурдтай торомсож эхэллээ 20. 20-ийн квадрат 2-ыг үржих нь 100 м. Энэ дээрээс 400 200 хуваа 2 м/с квадрат гарах нь байна. F гэдэг бол масс тэр 800 үржих нь 2 1600 ньютон хүчээр үйлчилж байжээ.